Нүүдэлчдийн зам. Алтан овооны чулуу. Өвөр Монголын өөртөө засхорны авах хошууны хой талаар байх ширээ нурууг даган эрт галвын галтуулын төргөлтэй дэлбэрэлтэй сүйдэлтэй хүрмэн чулуу үргэлжилнэ. Манай Монголын Сүхбаатар аймгийн Даргангийн нутгаар явхад эгэл нэг ийм байдаг да. Машины дугуй хэгз цогцох гайд монч төвхтээд. Энэ хүрмэн чулуу Даргангийн алтан овоо шилийн богдо сурагш сунан үргэлжилсээр авах хошууны хойд тал хүрхэж. Ширээ нуруунаас бориглон урсах ус элбэгтэй сэнсэн булган түшиглэн авах хошууны цэнгэл булг сум байгуулагдж байжээ. Түүнээс хойшоо ар булг гэж байх. Мөн булгаан бараалан ар булг гацаа төвхөнжээ. Монгол улсад цагийн байдлаа ороо бусгай болж үүмэж байсан 1930-ад оны ихэр Даргангаас энэ нутагт ахан дүүсээрээ нүүж ирсэн айл цөөнгүй байдаг. Тэдгээр айлуудын үр удмын нэг хэлхээ улаан цэцгийг амтлаг идэ умдан элбэг дэлбэг сайхан айл байлаа. Улаан цэцэг тогоон дээр холсон тосныхоо дээжээ саван авдар дээр байх бурхны гүнгэр банд дотроос хүрмэн чулуу гаргаж ирэн холсон тосны дээжээ тавих нь сонирхол татна. Чулуунда ийм хаа сайгүй. Бүр тэдний хотны захаас үргэлжлэн хөлөөр хөглөрөх хүрмэн чулууга тахил сүлдэндээ залсан нь сонирн байлаа. Энэ хараач зүгээр нэг хүрмэн чулуу биш байх, өөр чулуу байх гэсэн бодолтой босч тахилын өмнөх чулууг ажиглан харлаа. Яа харахгүй л хүрмэн чулуу. Эцэгтэй энэ чулууг барьж үзэж болох уу? Болно. Гэнэ ямар учиртай чулуу юм болоо. Манайх Монголын айлуугамаа. Алтан овооноос хэрэгтэй манай дээдээс авч ирсэн юм гэнэлээ. Миний өндөр эмэг ихээс уламжлагдсан миний үед 4 дахь хүүгийн минь үед 5 дахь үедээ яваа манай шүтэн байгаа юм л да. Өө сонин эдвэн шүү. Тийм ээ. Би танд энэ чулууны түүхийг ярьж өгье. Өдөс болж тэр өдрийн малын ажил дуусч малчны хотонд амар амгал өмөрлжээ. Улаан цэцгийн яриа эхэллээ. Миний эмээ ээж цэрэн дулам их ухаалаг хүн байжээ. Эмээ ээжийг 9 настай байхад түүний ээж цэрэнжид нутгаас алслан нүүсэн юм гэнэлээ. Тийм байтал эмээ тэр үеийнхээ алтан овооны тахилга болсон нутаг усныхаа тухай нүдэнд харагдаж сэтгэлд хоногчтол ярьдагсан. Би эхээс гурвуулаа төрсөн юм. Би баг нь болохоор эмээ ээжийнхээ өвөрт унднаа. Эмээ минь надад нутаг усныхаа тухай их ярина. Нутгаал их санж вэжтэй хөрхий. Эмээ тэр үед ингэж ярьдагсан. Манайх Даргангийн алтан овооны ганг холбоогоор нутагтай ахан дүүс ураг төрлөөрөө алтан овоогон тагдаг айл байлаа. Дөрөө зурсан өвсөн дунд цагаан зэр сүргэлэн бэлчээрлэж оон шаргачингууд дугуйрын тойрон зогсож янзгнууд тэр дундах зайд тонгочин тоглоно. Намар ганг нуурын усанд хун чуулан цуглаж хунгууд хэсэг хэсгээрээ 5 хантай гэр шиг дугуйрын голд нь өдөжгүүр нь ургаж гүйцсэн балчир хунгууд бүжин наадаж ганг нуурын үдсэглэн төгс бүрдэн. Нуурын эргэн тойрон торгон элсэр хүрээлэгдсэн байдагсан мөөнч сайхан шүү. Тэр жил намар оройхон болж байсан юмсан. Тэгэхэд манайх нэг айлтай намаржиж байлаа. Ээж 2 тэмээг нар жаргаагүй байхад авчираад гаднаа үйжихлаа. Тэгээд шуудайны ёроол буланд байсан жаахан цагаан гурилаараа сайхан гурилтай хоол хийгээд айлда том гуйлан шангандан хийж оруулж өглөө.
Тэр үед будаа гурил цай ховор нүдний гэн байсан болохоор ээж яаж гон болоо гэж гайхан дотроо жаахан харан байж. Бээжигээ дага тэр айлд орлоо. Айлынхан их л баярлж байсан санагддаг юм. Айлаас гарахтаа ээж нөгөө гуйлан шанага гэрийнх нь баруун хой талын дээвэр дээр хөмөрч тавиад өөрөхний оосорт хавчуулж дарвуулаад орчихлоо. Би бас л ээж яаж гон болоо хайрын шанага гэж харавсан бодож байлаа. Ээж гэртээ ороод эрдхэн унтацгаа өглөө эрдэн нүүн гэд ах биднийг оронд орууллаа. Би ихээс хоёулаа миний ахыг лаа сүрэн гэдэг юм. Бид хоёр дэрсхэн хүүхдүүд байлаа. Тэгэд би хий настайгаа 9 настай байсан юм. Нээжиг дуудахаар сэрээ тарсан чинь харан хөшөөн байх юм. Тэгээд л манай шөнө хагаслаад тэр айлынхаа унтаагаар гэрийн эсгийн авдар сава аваад ачаалаад явчихсан юм да. Би замдаа хайрын шанага яагаад орхиж угаан болоо гэж замын турш бодсоор явж үлээ. Явх замтаа ээж алтан обооны хажуугаар гарахтаа замаасаа нэг чулуу аваад эсгийн бүрээсний завсар лавхан шургуулж харагдсан нь одоо энэ чулуу юм шүү дээ. Ингээд бодох нь ээж минь ухаалаг хүн байж дээ. Би нүүлээ чимээгүй байгаарай гэсэн дохоо тэр айлдаан үлдээсэн билээ. Тэр үеийн хүмүүс тэгээд л ойлголцдог байж л дээ. Ээж минь нутгаа их сандаг байсан. Би бол үргэлж сандаг. Нэг сонин нь энэ нутагт ирсээр зэр янзгаа хүрээлэн дундаа тоглуулж байхыг ёор үзээгүй. Манайх нүсээр шүн дөлөөр их хажаагийн хөдөл дээр гараад иртэл шар шувуу сүр сархийн нисгэд ачаатай тэмээ үргэн туйллаа. Тэгэхэд ээж тэмээгээ овоодод толгойг нь морины хондлойд наагаад арчсан хөдлөгөхгүй байж үлээ. Аавын дарахны дөшнө очиж байсныг бодоход нилээ юм болж. Тэгээд ажлах хөсгөө хянцлаад үүрээр манай энүүхэн 100 хойно байх уртын ам руу орж ирсэн юм. Тэгэхэд манайхаас өмнө орж ирсэн айлууд нь хан нийлүүлж жаахан боргөр барьж өгч үлээ. Тэр үед бэлчээр ус нэг байсан айл сахалтын дундуур хөлийн шугам татсан болохоор хахад үсэн бараад нь зүүн бараангүй олноор урагшаа хойшоо сэм нүүж байсан гэдэг юм билээ. Ураг төрлүүд салж сарних дээрийн тулж байгаа хойно аргагүй шүү дээ. Манайхнаас цөөнгүй айл нүүж ирсэн байсан. Уртын аманд өмнөд хятад орноос доншуур 8 ачид ирдэг байж. Тэр 8 ачидыг ирэх үеэр аршир идэ цагаа ноос ноолуур атсан хөсөг тэрэгтэй хүмүүс хойноос ирж арилжаа 8 хийж будаа гурил сай тамхи зэргээр сольж 8 цаад буцдаг байлаа. Манайхныг урагшаа нүх тэр үед Монголд зэрэг татлага болж хүүхдүүдийг сургууль тамруулж бас дээр нь будаа гурил ховор ороо бусгаа цаг байсан билээ. Тэгээд хүрээ хийдээс өөр сургууль ном гэж мэдэхгүй тэр загт элдв янзын ухуулга зам мөрийн заах янз бүрийн давхаргай хүмүүс цөөнгүй л байсан биз. Манай амьдрал ядуу энэ дэрээд айли малмаллаж байлаа. Хэдэн мал үргэлж хоошоо бэлчин. Усны шувуу умрыг зорн нисгэд хараад л энэ шувуу шиг ингээд нисдэг бол ямар гоё вэ гэж атаархан бодож зогсдогсон. Сүүлд ээжээс та яагаад наашаа яваад ирсэн бэ гэхэд идэх хөө хөмсөж зүүх гээд бүх юм ховор мөчөг тажиг хэцүү байсан юм аа. Тэгээд ямар ч байсан хүүхдүүдээ хоолтой газар өсгийгээд наашаа нүүчихсэн юм гэж билээ. Даргангийнхан ээжийг зай гэж авгайлна. Миний аав жанра эмэгтэй хүний толгойн заслал хүртэл хийдэг сайн дархан байлаа. Аавын хийсэн юмнууд манай хошууны наран булаг сумаар олон айлд байдаг л. Надад хийж өгсөн толгойн бүтэн хавчаар соёлын хувьсгалаар үргэжчихсэн. Тэр үед манай аав ээж хоёр хамаатан садантайгаа ярьж угаад нэг л шөнө хөсгөө хөдлөгсөн билээ. Энд ирсэн хойно аав дархан жанраа 1945 онд Монгол руу яваад сураг алдарсан. Сүүл сонсоход Улаанбаатар хотод алт хайлуулдаг газар нас барсан гэж дуулсан. Тэр сургийг чиний бүдүүн ахгай дугаа Яримпэл агчин дуулгаж ирээд надтай ханилсан юм. Миний анхны хань дугур гэж угаад хойшоо нутаг яваад эргэж ирээгүй.
Ярин пилэн эгчид үсэнд олон бий. Миний ах л хаасуран морин хуураар сайхан тоглодог хүн байлаа. Хойноос ирэхдээ л хүрэн суман толгойтой сайхан морин хууртай ирсэн юм. Моринд сайн адуун дэрэмгийн сайхан дуулдаг сортой тоохон залуу байсан та. Тэр маань 1940-од оны үед чиний аав Чулуугийн ахтай хамт Ламзав тайжин адуунаас хоошоо хулгайгаар гарсан хэсэг адууны араас нэхэж яваад сургаггүй болсон. Цэрэгтэд ажиллагдсан уу яасан бүү мэд. Тэр үеэр хилийн цэрэгтэй болсон болохоор гарч ирч чадаагүй тэндээ шингэсэн байж ч магадгүй. Эмээ ээж минь уулгалдахдаа алтан овоо минь гэдгсэн. Энэ улс орнуудын харьцаа эв зүйдэн орвол нутагтан очиж ясаа тавих юмсан. Хэрв намайг өгвөл нутгаад минь харуулж тавиарэ гэж загтаг байж үлээ. Тийм багада нутгаасаа гарсан байж өөрийн үдсэн юм бүхнээ тод сандагсан. Хавар усны шувууд зэл татан умрыг зорн нисгэд эмээ сайн яваарэ. Нутаг ус ахан дүүст минь миний мэндийг хүргээрэ гэдэл цайс үнийхээ дээжийг өргөн. Намар өмнөг зорих шувуудыг битгий хар хичнээн чамтан ижил хань үр хүүхдээсээ салаад элгэн эмтэрч яваан билээ. Ингээд харуулахгүй гэрээсэж гаргахгүй. Тэр шувуудыг дууг сонсоод хөөрхитөө энэ жилийн шувуу дуу ихтэй буцлаа. Нутагт минь олигтой зам болсонгүй. Өнчрөл хагцлыг үзэж идэ гэд эрхэн эргүүлж май нэмэг зам уншицсан. Зарим жил энэ жилийн шувууд дуугүй буцлаа. Нутагт минь сайхан зам болжээ гэж нүүрэндэн гэгээ татуулан тааварлаж хаяа нулимсаарчин хэзээ нэг Монгол хүний бараа хардгийн болдоо гэж нутгаан саргалзан суудагсан. Тийм нэг шувууд чимээгүй утсан намар өрөмтө сонхолж дээжсэн чулуун дээрээ тавьж одоо чи энийг авч яв та гээд надад өгсөн юм. Тэрнээс хойш би чиний ээжид өгсөн. Чамайг том болохоор ээж чинь чамд өгнө гэдэг байлаа. Миний эмээ цэрэн дулам ухаантай, ямыг мартадгүй хүн байж. Тэр бүдүүн ахын үед байсан нохойны модон идүүр одоо ч манайд байдаг. Ярин пилах морь сайхан ургалдаг сайхан хоолойтой хонь хургаан голоход тоогийнхын сонсоход хургаа голсон хонь бүхэл хажуудах хонь давхар авчихмаар сайхан тоогилдөгсөн. Эмээ минь амьддаа ганцхан удаач болов Монгол хүнтэй уулзсан, Монголдо мөлхөөдөж болов нэг очихсан. Намайг өөдлөхөөр нутгийн минь зүг харуулж тавиарэ гэх зэргээр ярьдаг загтаг байж дээ. 1991 оны үед хоёр улсын хил нээгдэж манай хожууныхан ачааны машины задгай тавьсан дээр сууцхан эрээн орж Монгол хүн харахаар явж үлээ. Тэгэхэд аав ээж хоёр мөн тэр машин дээр шахацлдан суугаад тоос татуулан давхиж одлоо. Тэр үедээ засмал зам гэж байсангүй. Тэд оройхон бөөн баяр ирлээ. Ээж ямар сайхан юм бэ? Олон монголчууд ороод ирсэн байна. Нэг хижээл хүн над дээр ирээд та нар минь сайн уу? Бүр дээл хувцаан хүртлөө өмсөж явж байдаг хэрэггүй. За тэгээд ямар шуухан ажид төрж байна гэд хэзээний танил дасал хүн шиг асууж ярьж байна гэдэл. Манайхан шөнө орой болтол Монголын тухай ярьж үлээ. Алтан овооны маань энэ чулуу 5 дахь үе дээрээ надад манай шүтэн хэвээрээ л байна. Манайх жилдээ өрөм тосоо холихтой дээжэн тавих, идэ будааныхаа дээжийг өргөх сэргээр нандинэж байдаг. Манай ураг төрлөөс дариг ангын алтан овоогоор байгаа гэдэгт эргэлзэдгүй. Нэг сайхан өдөр алтан овоог зорж дээдсийнхаа нутаг солгонтоо. Эмээ минь уулгалдах та алтан овоо минь гэдэг. Ер нь манай нутаг тэгж уулгалддаг хүмүүс олон байсан. Миний багад магсар иш жамцгайхны хөгсчүүл юм ярьж угаад алтан овоо минь гэдэл уулгалддагсан гэж байлаа.